Амьтдын тухай сонирхолтой баримтууд. Хавтгай тэмээ. Альбер төрхөөрөө гэрийн тэмээтэй төстэй боловч бүх жижиг, зэгзгэр бие, жижиг тавхай, урд нарийн хүзүүтэй хавтгай тэмээний эрийг буур, эмийг инг, үр төлийг ботго гэж нэрлэдэг. Дунджаар 40 наслах уг амьтан нь Монгол орны говь цөлд амьдардаг. Гаршуулсан тэмээнээс салж байгалийн шалгарлаар зэрлэгшсэн гэж үздэг хавтгай тэмээний өвөг эцэг нь одоогоос 700 мянган жилийн өмнөөс тэмээний өвгийн бие даасан зүйл байсан гэдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн толгой нь хавтгай учир хавтгай хэмээн нэрийджээ. Зуны улиралд хэрэг унах цагаар өвөл цас дагаж өдрөөр бэлчээрлэх уг амьтны харах мэдрэхгүй өндөр хөгжсөн сонор соргог үнэрлэх чадвар гойд сайн. Тухайлбал 27 км-ийн цаанаас машины анивчих гэрлийг харж чаддаг байна. Уг амьтад үржлийн үедээ их олноор цуглаж буурнууд ингээ хураахын тулд асар ширүүн тэмцэлддэг. Түүнчлэн буур жил бүр үржилд ордог бол ингээ жил өнжиж төлөлдөг. Энэ нь ингээ хээлээ жил гаруй тэдэгтэй холбоотой. Дэлхийн нэгч зоопаркт байдгүй хоёр бүхтэй хосгүй амьтан болох хавтгай тэмээн дэндүү хуучинсаг дассан газар тал эдээшиж таниж мэдхгүй зүйлээс үргэн дайжих нь элбэг. Ингэн өөрийн бус үр төлийг ихэд инэрэн хайрлаж хөхөө амдуулж торниулдаг өрөвч зөөлөн зан арын шинтэй. Хавтгай тэмээг бүс нутгийн хаан шүхэр зүйл амьтан гэдэг. Энэ нь бороонд шүхэр барьж зогссон хүний доор хуурай газар үддэгтэй адил тухайн орчны хамгийн өргөн тархацтай ховор амьтан болох хавтгайг хамгаалахад бусад жижиг хөвгтөн амьтад давхар хамгаалагдана гэсэн үг юм. Энд хавтгай тэмээ экосистемд чухал үүрэгтэй. Олон улсын хэмжээнд устж байгаа бүс нутгийн хэмжээнд устж болзошгүй хавтгай тэмээг хууль бусаар агнсан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хууль эрүүгийн хуулийн 24-ийн 5-д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 1-8 жилийн хорих ял эдлүүлнэ. Та хавтгай тэмээний талаарх сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн судалж, энэ талаар үр хүүхдэд таниулан мэдүүлж, бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулаарай. Зэрлэг амьтдаа хайрлая.